Аа шүү дээ. За үзэгчдээ бид бүхэн Содом Даржаагийн их нэртэй та бүхнийгээ уулзуулж байна. За та хизээ ирв. Би уурч нэрсэн. За таны нөхөртэйгээ уулзуу ямар хөө байна? Ар гэрийн амьдрал ямар хөө байна? Одоо энэ чинь нууцын зөвлөлтөд далд хийж байгаа уулзаг. Би яг ерхээс өмнө 461 дугаар ангид эмнэлэгт хэвж яхад нь уулзсан 7 хоног өмнө уулзсан. Эргэлтээр ирээд явсан. За таны хүүхдүүд чинь одоо ямар зүйл ярьж байгаа юм? Одоо яг дээд аав минь энэ одоо шүүхэн шийдвэрийг нь юу яагаад үнэн зөв шийддэг дээж аав минь нэрнтэй аавыг аваад ирэх юм хаас тэгэл үлдсэн юм. Одоо таны хүүхдүүд хэд настай вэ? Одоо 13, 9, 6, 4 настай. Өмнө нь одоо энэ таны нөхрийг эрүүдэн шүүсэн бичлэг гарахаас өмнө бол Монголын ард түмэн нийтээр бол историк агсны амь насыг хөнөөсөн гэж итгэдэг байсан л да. Тэр үед танай гэр бүл чинь одоо энэ хүмүүсийн одоо Содом Даржаагийн гэр бүлийнхэн байна. Эний нөхөр нь одоо ингээд историкийг аасан шүү дээ гэдэг хавчих гадуурхах тийм хүн ёсноос одоо гадуур хандах зөвхөн гарч ирсэн үү? Гардгүй гарцсан шүү дээ. Ерөнхийдөө би тэр тухайн үед жирэмсэн байхад л бол тэгэл гарч орол ажиллаа гэтэл айгүй төвөртэй л байдаг гэсэн. Машин тэргийн таксин суулаад ихэд нөгөө зориг алсан үнэ алуурчингийн авгаа явж штэ. Нөгөө алуурчингийн авгаа гэл ерөнтэйгэл жижилж ярин янз бүрээр хийлгэн хүүхдүүд гадуурхдаг юм бол зөндөө л байдаг гэсэн. Тэр итгээд миний 7 дугаар ангид байсан охин нь үртэл сургуулиасаа гарыг гэж хэлжсэн. Уйлаад 7 хоног хичээлдээ явахгүй. Би бүр багштай нуулж ирээд наан цаана гээд яваад хэд гайгүй бас хэлж өрөө яасан болохоор гайгүй. Одоо бол хичээлдээ явж байгаа бас гайгүй хэлж ирээд байгаа гайгүй. Одоо нэг 2 жилийн өмнөхөө бодох нь арай ондоо болоод байгаа шүү дээ. Тэр үе чинь бол үнэхээр хэцүү байсан. Үнэхээр л одоо яахаа мэдэхгүй. Би тантай уулзахаар заавал асуундаа боддог байсан нэг зүйл байдаг л да. Тэр нь юу гэхээр танай гэрийн дотоод орчныг харуулсан тийм нууц камер тавьж бичлэг хийсэн байдаг байсан. Тэрийг болохоор хүмүүс Содом Даржаагийн эхнэр нь тагнуулынхантай хамтраад энэ утгаараа хийсэн биш үү гэж харддаг байсан. Тэр ямар учиртай бичлэг юм бэ? Тэр чинь яг тухайн үед миний найр гудгаа байж байгаа уугаад өөрөө жоохон авир гаргаад тэрийг мэдэхгүй заагаа үнэхээр тийм гоо юу яасан бэ миний бичлэг хийгээд үзүүлж байгаарай гэдэгсэн. Тэгэл тэрхүү хамаатангийнх нь эгчийнх нь ах гэд хүн Солонгост байж байгаад ирсэн. Тэгээд яг тэр үед тухайд айр хууж байгаа хаан бас хоорондоо тийм хүн маргаж яах юм болов гэж бодоод би бичлэг хийсэн болохоос би тагнуулантай ямар ч холбоос үргээ байхгүй. Тэр бичлэг яаж таниулахад очсон юм бэ? Тэр үед чинь миний нөхрийг барай авахад миний нөхөр тэр уцтайгаа байсан. Тэгээ угаасаа миний уцыг хүртэл аваад тэн чинь 3 уц авч явчаад 2-ыг өгсөн баг шүү. Тэг нэг нь болохоор тэнд үлдсэн байгаа. Тэгээ тэр чинь 2015 оны 8 сарын 31-ний өглөө бариад байсан. Тэгэхэд тухайн үед би авч явсан өрөөсөө. Хэд оны 8 сарын 31-ний? 2015 он шүү дээ. 8 сарын 31-ний өглөө маргааш нь сургууль гिचээ сургууль авах байсан өдөр. Тэг бид хоёр ч ажил гэргээл явдаг байсан. Тэгэл тийм болно гэж үнэхээр мэдээгүй. Таны нөхөр баригдах хүртэл ямар ажил хийдэг байсан бэ? Манай бид хоёр ч бараан цагтаа суудаг байсан. За. Тэгээд 4 жил та ингээд 4 хүүхдээ ингээд арга гэрээ ганцаархан толгоолоод явлаа. Ер нөхөр нь байхгүй. Мэдээж одоо арга гэрээ ганцаараа эмэгтэй хүн ачаа өөрөө явахад маш их хэцүү байсан байдаг үү тийм үү? Хэцүү л байлгүй ах. Тэг үнэхээр хэцүү байна шүү дээ. Тэгээд гिचээ сургууль өгдөө наашин цаасан зүүн надад л айх юм бол ерөнхийдөө тагнуулын өсөлт их айдаг байсан. Яаж чад ичглээ охин ойдоо өгдөө хүүхдүүдийн ингэж гिचглээ болоо. Тэгээд би өөрөө хүртэл сүлдээ ажиллах ихээс өөрчлөлт имэдэг байсан. Бас янз бүр очихоо дээ гэж. Тэгээд ерөнхийдөө байнга л өрөөсөд тэр чинь ирээл наад жирэмсэн байхад чинь хаана л явна юу дэлгүүр ороод явсан ч хажууд дагаастай ерөөсөө тэгэл хаана явсан дагаастай эмнэлэг ороод үзүүлсэн ч дагаа явдаг төрөн төрөл дагсаар байгаа л наа төрхөө эмнэлгээр хаалгаар авахд хүртэл төрөн төртлөө наваа дагаж явсан шүү дээ. Тэгэл төрөөл эмнэлгээс гарлаа дагаал явна хаана л юмнуул дагаастай байдаг гэсэн. Тухайн одоогоос 2 жилийн өмнө би их айцтай байдаг байсан. Одоо л айгаадах юм байхгүй. Би шүүхэн шийдвэрийн хүмүүсийг үнэн зөвөөр шийдэд өгөөсэй гэж л хүсэж байгаа. Тагнуулынх нь танаа шийдвэр дотор цасайсан байдаг үү? Чимгээх ба. Чимгээг ашигтай. Танах нэг ер нь алан шууданыг замд хийлэх барих тийм асуудал хэр гаргадаг вэ? Ерөнхийдөө манай нөхрийн мэдгүй тэр хэн билээ чоронд байсан чинь Амгалан Баатар гэдэг чинь байнга мессеж бичээд их дарамтлагдаг байсан байлээ. Тэгээ эдрийн ерөнхийдөө гар бүлийн хүн юм шиг байлээ. Би тэгж боддоо шүү дээ. Тэр мессежийг нь танд нөхөр чи ийм мессеж ирээд хэлдэг байсан уу? Намаа жирэмсэн тухай жирэмсэн байсан болохоор айж ирээд янз бүр болчих байх таа гэж бодоод нэг хэлдгээс нэг өдөр уцаа орчоод нөө цонхоо иршот өгч ирсэн. Тэгсэн чинь уцсан тухайн би авсан.
чинь авсан чинь нэг эмхтэй хүн дуурайд уцаар ярьсан байхгүй. Тэгээд энэ эсвэл юм ам зөөлгөж өргөж манай карантин машинтай байсан байхгүй. Тэгээд юм ам зөөлгөж ярих гэж юм болоо гэж утсан чинь гоо тэр тагнуулын хүмүүсийн хийсэн ажил хийсэн байлоо л дээ. Тэгэл хаана явна миний нөхөртөө уцаа байнга хараад чи ингэж ингэж шүү. Чамаад их юм бол авгаагч аалаа шүү. За эсвэл бандаас чи эхлэх үү, окноос чи эхлэх үү. За эсвэл авгаагч чи миний үгээр авахгүй авгаагч мөчилж аална. Угаасаа тийм мессеж байсан л да. Тий. Янз бүрийн дандаа дарамттай тий хамаагүй янз бүрийн уншуулад үзүүлээд байж авах очирдоодоос янз бүрийн дутуу төрчих шүү аягүй л гэдэг. Тэгээд бас хүүхд нөө бандтай их уншуулж ярьдаг бас нөө банд нь аав гэдэг заах нь энэхүү хамаагүй битээ аа. Тэгээд тухайн үед л ийм болоо явна гэж нэ мэдээгүй л тий яг уцаар гэж. Гэтэ юу цагдаа дээр орё. Цагдаа дээр орж юу яа хүний үнэнд хандаж өвдмөр бичиж өгч авахгүй бас юм яачих чинь юм. Тэгээд цагдаагийн газар орж ирсэн бид хоёр. Тэгээд ийм мессеж ирээд байна гэсэн чинь зүгээр бид нар тэгэл арга хэмжээг нь авчих штэ гэдгсэн арга хэмжээ авсан чинь байхгүй одоо тэгээд нэ ийм авчих хэлбэгдээл хөтгдэл явж штэ. Тэр аимшигтай мессежд ирж ихэсэн үед та бүхэн хэвлэл мэдээллийн байгууллагад хандах боломж байгаагүй юу? Тэр чинь зүгээр эхний үед л хэдэн мессеж л ирдэг байсан байхгүй. Ирээд мессеж утсан дээр нэрэл байдаг гэсэн. Авгаа өгдөг чи хаална шүү. Ерөөсөө тиймхүү л мессеж. Янз бүр бичсэн. Та нөхөртөөгөө хандаад хэдэн жил болж байгаа вэ? Би чинь одоо 10 гаруй жил болж шүү дээ. 10 гаруй жил гэдэг чинь хэрэг гарснаас хойш юм 20 жил өнгөрсөн гэхээр чинь ер нь өнгөрсөн хугацаанд ханилж байгаа хугацаа 10 хэдэн жилийн хугацаанд содон барьж ямар нэгэн тийм зэрлэг харьяас гаргадаг байсан уу? Гаргадаг байсан. Тийм амар гайвартай, тийм уу ааштай ч юм биш. Тэр зориудаар гаргасан тэр нэг үнсийн төдөр цацсан тэр айлттай бичлэг бол таниулахын харлуулах гэж хийсэн ажил гэж бодсон юм. Тэр угаасаа тэр харлуулж хийсэн ажил л да. Тэгээ угаасаа би одоо тийм амар юм ухаа хэрцгий балмаг тийм ухаа шоронгийн газар тийм амар юу яасан гэхэд л өстөө нэр би өөр хараад би бүрч очирцсан. Таны ов нэр чинь юм бэ? Ганхойгийн хэр. За үзэгчтэй лайв телевизэн сурвалжлах баг Төв аймгийн сүүхээ өмнөөс дөнгөж цагаан та бүхэнд одоо содон даржааг их нэртэй хийсэн ярьцлага шууд амжуулан хүргэлээ. За ямар аимшигтай энэ өнгөрсөн 4 жилийн хугацаанд хар дарсан зүудэж оромгүй юм ухаа хэрцгий баламт ажиллагаа болж өнгөрсний та бүхэн сая өөрийнх нь амнаас сонслоо.